Канада улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр бүтээв. Газрын тосны амьдралын мөчлөг. Газрын тосны үнэлгээний талаар уул уурхай хүнд үйлдвэрийн яамны газрын тосны бодлогын газрын ахлах шинжээч доктор Адиагийн Пүрв. За би та бүхэнд модуль 3 буюу үнэлгээний хэсгийг та бүхэн танилцуулах болно. За газрын тосны амьдралын мөчлөгийн үнэлгээний хэсэгт бол энэ хайгуулын үе шатанд хамаардаг. Хайгуулын үе шат бол хайгуулын үндсэн хугацаа 8 жил, 2 жилээр 2 удаа сунгадаг. За үнэлгээний хэсэг маань үндсэндээ одоо хайгуулын сүүл хэсэг буюу 4-өөс 10 жилийн хугацаанд бол үнэлгээний ажил хийгддэг байгаа. Үнэлгээний одоо энэ ажил бол одоо энэ газрын тосны амьдралын мөчлөгийн одоо маш чухал үе шат. Одоо энэ төсөл үргэлжлэх үү, үргэлжлэх үү гэдгийг одоо шийдвэрлэдэг маш чухал үе шат байгаамаа. Тэгэхээр одоо энэ одоо төсөл бол аж ахуйн нэгж бол онцгой анхаарал тавьж ажилладаг энэ маш чухал үе шат гэж ойлгож болно. Монгол улсын газрын тосны тухай хууль 4-р зүйл хуулийн нэр томьёоны тодорхойлолт 4-1-9. Үнэлгээ гэж нээлтийн цооногоор илрүүлсэн хуримтлал нь үр ашигтай нээлт болох эсхийг тодорхойлох зорилгоор хийх ажлыг. Үнэлгээний үед бол мэдээж үнэлгээний өрөмдлгүүдийг хийн. Хэрэв одоо хайгуулын цооногуудад газрын тос олдсон бол үнэлгээний одоо хөтөлбөрийг үнэлгээний өрөмдлөг хийдэг, үнэлгээний хөтөлбөрийг боловсруулад одоо газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу ашигт малтмал газрын тосны газраар батлуулдаг. За тэгээ үнэлгээнд одоо ямар ажлууд хийгддэг юм бэ гэхээр одоо энэ хураагур хуримтлал нь ямар одоо хэмжээтэй байна, ямар тос агуулсан байна, тосны шин чанар нь, олборлтын хүчин чадал нь, за боломжит төвшин ямар юм гэдгийг одоо бүгдийг судалж тодорхойлдог байгаа. За газрын тосны шин чанарыг бол мэдээж одоо тосны дээжийг аваад лабораторид судалдаг байгаа. Ямар одоо хөнгөн юм уу, дунд юм уу, одоо хүнд өтгөн нефт юм уу, одоо хөхөр агуулсан юм уу гэх мэтлээ одоо газрын тос нь ямар шин чанартай газрын тос юм бэ гэдгийг нь одоо судалдаг байгаа, үнэлгээ хийдэг байгаа. За олборлтын төвшин одоо боломжит төвшин ямар юм бэ гэдгийг одоо олборлтын туршилтын олборлтыг бол 6 сар хүртэл хугацаагаар туршилтын олборлт хийгээд ямар хүчин чадалтай өдөр хоногийн олборлтод ямар хугацаанд одоо олборлтын хэмжээ яаж хэлбэлцэж байна, давхаргын даралт нь ямар байна гэдгийг бол одоо тодорхойлдог байгаа. За энэ одоо туршилтаар олборлт одоо хийж байх явцад одоо геофизикийн цооногт геофизикийн иж бүрэн судалгааг бол хийдэг байгаа. За одоо мэдээж талбай одоо энэ газрын тос агуулсан нийт одоо энэ хураагур хуримтлалын одоо зузаан нь ямар хэмжээний байгаа юм бэ гэдгийг. За энэ одоо агуулсан чулуулгийнх нь нүх сүвшил нь ямар юм одоо үнэлгээний цооногоос одоо чөмгөн дээж аваад лабораторид судалдаг. Лабораториор одоо нүх сүвшил нь ямар тосны ханалт нь ямар юм гэх мэтлээ одоо энэ шинжилгээнүүдийг хийж үнэлгээ хийдэг байгаа. За үнэлгээний өрөмдлөг нь одоо дараах зүйлийг үнэлэхэд тусалдаг байна. За одоогийн байгаа газрын тосны хэмжээ нь ашиглахад эдийн засгийн үр ашигтай юугүй юу? За боломжит олборлтын хүчин чадал нь ямар юм байна? За энэ одоо талбайг одоо ордыг одоо ашиглахад ямар хугацаанд одоо ашиглах боломжтой юм бэ гэдгийг бол тодорхойлдог байгаа. Үнэлгээ хийсний дараа хайгуулын ажлын үр дүнгийнхаа тайланг боловсруулах ёстой. Бүх үнэлгээ дууссаны дараа мэдээж одоо үнэлгээ хийж явахад одоо цооногийн одоо давхаргын ус тосны шин чанар бас судлах ёстой. Давхар одоо энэ гидрогеологийн судалгаануудыг хийх ёстой. Гэх мэтлэн одоо давхар маш олон үнэлгээнүүдийг бол хийдэг байгаа. За үнэлгээг хийж дууссаны дараа хайгуулын ажлынхаа үр дүнгийн тайланг боловсруулад эрдэсвэлгийн мэргэжлийн зөвлөлд хөргүүлдэг. Эрдэсвэлгийн мэргэжлийн зөвлөлд одоо аж ахуйн нэгжээс ирүүлсэн тайланг
тайланд одоо дүгнэлт гарах шинжээчдийг томилдог. Шинжээчд бол энэ дээр шинжээчдийн баг ажилдаг. Одоо бас шинжээчд нь бол төрөл бүрийн одоо мэрэгжлийн геологч, геофизикч, өргөмөлгийн эдийн засагч гэх мэт ийм нэгдсэн баг бүрдэж энэ одоо тайланд шинжээчийн дүгнэлт гаргадаг байгаа. За шинжээчийн дүгнэлт гаргасны дараа эрс билгийн мэрэгжлийн зөвлөл аж ахуйн нэгж одоо тайлангаа танилцуулна. Шинжээч дүгнэлтээ уншина. Тэгээ энэ бүхнийг хэлэлцүүлээд одоо эрс билгийн мэрэгжлийн зөвлөлийн гишүүдээ одоо олонхын саналаар одоо энэ нөөцийн тооцооны тайланг бол нөөцийгөө хүлээж авдаг байгаа. За газрын тосны нөөц бол одоо баталгаатай нөөц, боломжтой нөөц, магадтай нөөц гэсэн 3 зэрэглэлээр бол хүлээж авдаг. Газрын тосны тухай хуулиар бол зөвхөн газрын тосны баталгаат нөөцөөс олборлоно гэж байдаг. Энэ нь бас зөвхөн олборлоно гэдэг орд ашиглах одоо ашиглалтанд зөвхөн одоо энэ баталгаат нөөцөө одоо олборлоно зөвхөн баталгаат нөөцөөрөө орд ашиглах төлөвлөгөөгөө хийнэ гэсэн үг биш. За магадтай боломжтой зэрэглэлийн нөөцийг мөн оруулна. Гүйцээх хайгуулын ажлуудыг бас хийдэг байгаа. Энэ бол одоо орд ашиглах одоо үйл ажиллагааны төлөвлөгөө ашиглалтын үед хийгдэх учраас тэрний одоо дараагийн шатанд бол тодорхой ярьж өгөх юм байгаа. Нөөцийн тооцооныхаа тайланг эрс билгийн мэрэгжлийн зөвлөөр батлуулсны дараа одоо газрын тосны асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн буюу одоо уулуурхай хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар энэ одоо газрын тосны нөөцийг Монгол улсын нөөцийн одоо ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд одоо бүртгэж авдаг байгаа. За ашигт малтмалын нөөцийн одоо нэгдсэн санд бүртгэж авсны дараа орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө тусгай зөвшөөрлөө авах эрх нь бүрдэж байдаг юм аа. За орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө мэдээж одоо хоёр зорилготой ерөнхийдөө одоо хоёр зорилготой хийдэг. Ашиглах боломжтой тосны хэмжээг тодорхойлно, тооцоолно, тооцсон хэмжээний олборлтыг одоо хийх хуваар хугацааг таамаглана. За эдийн засгийн үнэлгээг хийж дууссаны дараа тухайн талбайд хэрэгжүүлэх төслийн орлого зардлыг тооцоолдог. За орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад мэдээж одоо төрөл бүрийн мэрэгжлийн хүмүүс одоо хамтарч хийдэг байгаа. За энэ дээр геологч, одоо өргөмөлгийн инженер, геофизикч, газрын тосны одоо ашиглалтын инженер гэх мэтлэн инженерүүд ордог, нэгтлэн бодогч, эдийн засагч гэх мэтлэн төрөл бүрийн одоо мэрэгжлийн одоо багаас бүрдэж энэ одоо өөрт ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулдаг байгаа. За өөрт ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө газрын тосны тухай хуульд зааснаар орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тавих шаардлага гэж байгаа. Тэр шаардлага журмын дагуу одоо боловсруулдаг. Энэ журмын дагуу эрс билгийн мэрэгжлийн зөвлөл шинжээчд бас энэ журмын дагуу хийсэн эсхийг бас шалгаж үзэж одоо дүгнэлтээ гаргадаг юм аа. Мэдээж үнэлгээнд бол Монгол улсад одоо олох эдийн засгийн бус үр өгөөж бас багтдаг. За орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд бол мэдээж хэдий жил хугацаанд одоо олборлохын таамаг олборлолт одоо байгалийн гормоор нь одоо олборлоход эхний одоо хэдэн жилд байгалийн гормоор олборлохын за газрын тосны одоо олборлолтын хэмжээ буурахад ямар одоо 2 дахь 3 дахь технологиудыг ашиглаж олборлолтыг нэмэгдүүлэхий гэсэн одоо энэ асуудлуудыг бас тусгана. За энэ байгаль орчин нөхөн сэргээлтийн асуудал тусна, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн талаар тусна, татан буулгалтын талаар, ордын татан буулгалт нөхөн сэргээлтийн талаар тусна, геологи, геофизик, нөөц гэд бүх асуудлуудад энэ орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтдаг байгаа. За орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж мөн энэ дээр гүйцээх хайгуулын талаар бол тодорхой оруулж өгдөг байгаа. Мөн ашиглалтын цооногуудыг одоо ямар хэмжээгийн ашиглалтын цооногуудыг өрөмтгөхий тэрийг бас төлөвлөдөг байгаа. Гүйцээх хайгуулаа бас нөөцийн өсгөн одоо нөөцийн зэрэглэл буурсан магадтай боломжтой зэрэглэлийн нөөцүүдийг нэмэгдүүлэхийн тулд гүйцээх хайгуул буюу ашиглалтын хайгуулыг л хийх талаар энэ төлөвлөгөөнд тодорхой тусгаж өгдөг. За энэ орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг бол нэг баталснаар энэ чигтээ бас үргэлж одоо энэ 20-30 жилээр бол явдггүй. Мэдээж ашиглалт бол 25 жил үндсэн хугацаа 5 жилээр 2 удаа сунгадаг. Нийтдээ 35 жил байдаг. Тэгэхээр энэ хугацаанд хийдэг ажлыг бол одоо газрын тосны одоо үнэтэй холбоотой төсөл
томоохон хэмжээний өөрчлөлт орсон. За 3 жил хугацаагаар бол одоо ажил явагдаагүй гэх юм уу одоо энэ тодорхой өөрчлөлтүүд орсон үед орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт тодтгол шинжилт хийж явдаг байгаа. За орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө мөн ялгаагүй эрдэсвэлгийн мэрэгжлийн зөвлөлөөр бас хэлцүүдэг. Мөн нөөцийн адил одоо эрдэсвэлгийн мэрэгжлийн зөвлөл тайлангаа хөргүүлнэ. За шинжээчтэй томилно, шинжээчтэн дүгнэлтэн гаргана. Эрдэсвэлгийн мэрэгжлийн зөвлөлийн одоо олонхын саналаар энэ орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг бол одоо батлах хэсгийг бол хэлэлцдэг байгаа. Эрдэсвэлгийн мэрэгжлийн зөвлөлийн дүгнэлт зөвлөмжийг үндэслээд одоо сайд тушаал шийдвэрийн гаргадаг ийм дистралтай явдаг байгаа. Та бүхэнд одоо газрын тосны тустай холбогдсон үйл ажиллагааны орлогын мөчлөг энэ талаар бол танилцуулъя. За эрлийн талаар бол та бүхэнд өмнөх багш бол танилцуулсан байх. Эрлийн гэрээ хийн. За эрлийн гэрээнээс бас эрлийн ажлыг хийж дууссаны дараа эрлийн ажлын үр дүн амжилттай болох юм бол одоо давуу эрхтэйгээр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж хайгуулын ажил явуулж болно. Үнэлгээний дараа энэ одоо газрын тосны амьдралын мөчлөгийн бол хамгийн чухал үе шат гэж эндээс та бүхэн ойлгож болно. За энэ дээр одоо яг энэ үнэлгээнд дээрээс хайгуулын ажлын хугацаа дуусахад бол энэ төсөл цаашаа үргэлжлэх үү, үргэлжлэх үү гэдгийг бол энэ дээр шийддэг байгаа. За энэ үед бол мэдээж нөөцөн одоо эрдэсвэлгийн мэрэгжлийн зөвлөлөөр хэлцүүлнэ, нэгдсэн санд бүртгүүлнэ. За ашиглалт явуулах төлөвлөгөөгөө одоо ямар батлуулна. За ашиглалтын тусгай зөвшөөрөл авах одоо үйл явц бол үнэлгээний хайгуулын хугацаа дуусах үед бол ашиглалтын тусгай зөвшөөрөл авах одоо энэ үйл явц эхэлдэг. За ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын тулд мөн холбогдох бичиг баримтаа бүрдүүлнэ. Орлогын хувьд бол засгийн газар бол эрлээс ахуулаад олборлолт дуустал засгийн газарт бол орлого орсоор л байх болно. За аж ахуй нэгжид бол эрлээс үнэлгээг дуустал одоо аж ахуй нэгжид орлого орохгүй зарлага гараад байна. За бүтээн байгуулалт эхлэхэд бол мэдээж зардал их гарна. Тэгэхээр аж ахуй нэгжид бол одоо бүтээн байгуулалт ашиглалт олборлолт эхэлснээр энэ аж ахуй нэгжийн орлого бол орж эхэлдэг байгаа. Та бүхэн энэ хүснэгтээс харж болох нэ. За энэ дээр орон нутгийн иргэдэд ямар одоо нөлөө үзүүлдэг юм бэ? Ямар өгөөж өгдөг юм бэ гэдгийг та бүхэн эндээс харж болно. За эрлээс татан буулгалт хүртэл одоо ямар одоо ажлын байр бий болдгийг одоо ямар одоо орон нутагт хөрөнгө оруулах боломжтой юм те туслан гүйцэтгэгч компаниудаас одоо орох ажлын байрны талаар эндээс харж болох нь байна. За цэнхрээр бол үйл ажиллагаанд үйлчлэгээ үзүүлдэг туслан гүйцэтгэгч компаниудад үүсэх ажлын байр эндээс харж болно. Тэгэхээр та бүхэн хаана одоо ажлын байр илүү гарч байна, хэдийд одоо энэ компанид энэ төсөлд бас хандаж болох нь вэ гэдгийг эндээс харж болох нь. За үндсэн үйл ажиллагаанд одоо үүсэх шууд ажлын байр гэж байна. За улаанаар бол энэ харуулсан байна. За орон нутагт одоо орох хөрөнгө оруулалтын талаар энд харуулсан байна. За орон нутагт мэдээж бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэрээлэгч маань анх гэрээ байгуулахдаа л орон нутгийн хөгжлийг дэмжих санд бас мөнгө хөрөнгө байршуулдаг, бас тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлдөг байгаа. За ашиглалтаас эхлээд нүүрс ашигласны төлбөрийг төлж эхэлдэг. Одоо бусад төлбөр урамшууллуудыг өгч эхэлдэг. За ийм хөрөнгө оруулалтыг орж эхэлдэг байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын тулд одоо гол одоо бичиг баримт нь бол орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө байгаль орчинд нөлөөлөх байдлыг наривчлсан үнэлгээ бол багтдаг байгаа. За байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг ямар зорилготой юм бэ гэж. За төлөвлөж байгаа одоо газрын тосны үйл ажиллагаа явуулах гэж байгаа талбай нь одоо үйл ажиллагаа явуулахаас өмнө орчны нөхцөл одоо ямар байсан гэдгийг бол тодорхойлох зорилготой. Мөн одоо газрын тосны одоо энэ талбайд үйл ажиллагаа явуулахад одоо гарч болцсошгүй нөлөөллийг үнэлэх зорилготой. За байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах менежментийн аргыг одоо санал болгох. Хэрвээ одоо өртөх юм бол одоо ямар арга хэмжээ авах вэ гэдгийг санал болгох ийм зорилготой байдаг. За та бүхэн энэ баруун гар талын зургаас харж байна. Монголын бэлчээр ургамлын үнэлгээг эрдэмтдийн судлаачид хийж байгааг харж байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг бол 4 жил тутамд хийдэг байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаас өмнө одоо наривчлсан үнэлгээ хийдэг. Наривчлсан үнэлгээг бол
өмнө одоо энэ газрын тосны одоо энэ үйл ажиллагаа явагдахаас өмнө газар орчны төлөв байдал ямар байсан гэдгийг тодорхойлох зорилготой суурь судалгаа үнэлгээ байдаг. Энийг бол одоо хойшоо 4 жил тутам одоо нэмэлт тодтгол хийж явдаг. Одоо энэ газрын тосны одоо энэ үйл ажиллагаанаас яаж одоо нөлөөлж байгаа, нөлөөллийг яаж бууруулахын саналаа өгдөг ийм арга хэмжээг бас тодорхойлдог байх нь. За байгаль орчныг наривчлсан үнэлгээний үеэр одоо мэдээллүүдийг цуглуулж авдаг. Дараах мэдээллүүдийг цагаагаар уур амьсгалын талаар одоо энэ газрын тосны үйл ажиллагаанаас одоо ямар нөлөөлөлд өртөх боломжтой энэ байгууламжаас алдагдах гэх мэтлээ агаарт ямар одоо нөлөөлөл үзүүлэх гэдгийг нь бол бас тодорхойлдог. За ургамал ба экосистем гэж байна. Ер нь ямар бол одоо уугуул ургамалтай юм гэдгийг нь бол одоо бас тодорхойлж жагсаалтыг гаргаж авдаг байгаа. Одоо энэ бол чухал байдаг. Нөхөн сэргээлт хийх үед бол энэ ямар одоо уугуул ургамалтай юм бэ? За хогийн ургамал байна уугүй юу гэдэргээд одоо энэ төрлийг энэ жагсаалтыг бол гаргаж авдаг байгаа ийм учиртай. За зэрлэг ан амьтны одоо загас гэдэг одоо ямар энэ талбайд ямар зэрлэг ан амьтан байдгийг газрын тосны үйл ажиллагаанаас энэ зэрлэг ан амьтанд нөлөөллийг яаж бууруулах нь яах талаар энийг төлөвлөдөг байх нь. За мэдээж хөрс ба газар нутгийн талаар за хөрсний бас шинжилгээ хийдэг. За хөрсний дээж авдаг энэ судлаачид тэгэхээр бас хөрсний одоо овоолгыг хийдэг. Энэ нь болохоор хэдэн 10 жилийн дараа нөхөн сэргээхэд бас энэ мэдээлэл болж өгдөг учраас бас одоо энэ хөрсний судалгааг бол хийж авдаг байх нэ. За гадаргын ус бол мэдээж нуур цөөрөм голгорхийн ус байгаа. Энийн хэмжээг бас байршилыг тодорхойлдог. За эндээс бас дээжийг авдаг. За ямар одоо газрын тосны одоо энэ үйл ажиллагаа явуулахаас өмнө ямар усны шин чанар нь ямар байгаа гэдгийг бол тодорхойлж хэмжээ нь ямар байгаа гэдгийг нь бол энэ суурь судалгаа болгохын тулд л авдаг. Тэгээд хэрвээ одоо энэ шин чанар нь нууцсан бол яаж одоо нөхөн сэргээхийн анхныхаа одоо шин чанарт дээр ойртуулах юм бэ гэдгийг бас тодорхойлж үнэлдэг байгаа. За газар доорх усны одоо дээжийг авна, хэмжээ байршлыг тогтоож энэ үнэлгээг хийдэг байгаа. Гидрологийн судалгаануудыг хийн. За энэ нь бол одоо ямар зорилготой юм гэхээр бас одоо газрын тосны үйл ажиллагаа явуулсны дараа энэ одоо гадаргын гүний усанд ямар өөрчлөлт орж вэ гэдгийг тодорхойлдог байгаа. За өөрчлөлт хэрвээ орсон байвал одоо энийг одоо цэвэршүүлэх талаар нөхөн сэргээх талаар бол энэ төлөвлөгөөг боловсруул саналаа оруулдаг байгаа. Археологийн болон соёлын үнэт зүйлс энэ талаар одоо археологийн ямар одоо олдор байна, үнэт эд үлгий зүйлийг одоо ямар зүйл байна гэдгийг бас судалдаг. Хэрвээ одоо энэ газрын тосны тухай хуулиар ч гэсэн одоо хайгуул одоо ашиглалтын үйл ажиллагаа явуулах явцад энэ археологийн үнэт зүйл, эд үлгийн зүйл олдох юм бол одоо холбогдох үйл ажиллагааг зогсоогоод одоо холбогдох байгууллагууд мэдээлэх үүрэгтэй байдаг. Тэгээд одоо энэ археологийн эд олдврыг бол баримтжуулаад одоо холбогдох газар нь бол хүлээлгэж өгдөг байгаа. За газар ашиглалтын талаар мэдээж энэ газар ашиглахад одоо энэ үйл ажиллагаа явуулах гэж байгаа талбайд нь одоо ямар үндэсний хутаг байдгийг, томоохон суурин газрууд ойрхон байна уу? Мөн одоо ямар одоо талбай бэлчээр ургамлын тариалангийн талбай байна уу гэдгийг бол одоо судалдаг, үнэлгээ хийдэг байгаа. За нийгэм эдийн засгийн байдлыг бас одоо тодорхойлдог ийм ажлуудыг энэ байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээнд одоо энэ мэдээллүүдийг цуглуулж байж үнэлгээ хийдэг. За нөлөөлөх байдлын үнэлгээ хийх явцад бол одоо энэ газрын тосны компани маань олон нийтэд мэдээлэх одоо үүрэгтэй байдаг. За оролцогч талуудыг оруулах шаардлагатай. Мэдээж орон нутгийн одоо иргэд одоо хүмүүсийг одоо оролцуулж саналыг авах одоо шаардлагатай байдаг. Тэгэхээр та бүхэн одоо энэ үнэлгээ хийх явцад одоо оролцох нь зүйтэй. За эцсийн зорилго нь бол бүтээн байгуулалттай холбоотой одоо байгаль орчны асуудлыг одоо багасгах, холбогдох одоо удирдах байгууллагаас зөвшөөрөл авах. Тэгээ одоо зөвшөөрөл авахын тулд байгаль орчин одоо аялал жуулчлалын яамнаас бол зөвшөөрлийг авдаг байгаа. Мэдээж одоо түүнээс гадна одоо холбогдох яамдууд нь оролцож одоо энэ зөвшөөрлөлт
бол нөлөө саналаа бол өгдөг байгаа. Би та бүхэнд 3 дугаар модуль буюу үнэлгээний одоо үе шатанд ямар ажил хийгдэг, ямар одоо үйл ажиллагаа явуулдаг талаар та бүхэн танилцууллаа. Дараагийн хичээлээр 4 дугаар модуль буюу бүтээн байгуулалтын үйл ажиллагааны талаар та бүхэн танилцуулах болно. Канада улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр бүтээв.